Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдрийн хичээлээрээ VHS-тэй танилцгаая. 6-тай аялалд гарахад бэлдэн үү хүүхдүүдээ? За бэлэн бол зурах бичгийнхаа 58 дахь хуудсыг нээгээрэй. Монгол хэлний дэвтэр, балын харандаа, үзгээ бэлтгээрэй. Өнөөдрийн хичээлийн зорилго VHS-ийг зөв дуудах, бичих, унших. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах алхмыг хийж гүйцэтгэнэ. VHS-ийг зөв дуудаж хэлж сурах. VHS-гээр задгаа ба битүү үе бүтээх, унших. VHS-тэй их өгүүлбэр, үг хэлэх эхээс таних. За, зургийн сайтар ажиглаараа хүүхдүүдээ. Модны доор ямар амьтан сууж байна вэ? Зүйтэй. Нохой тийм ээ. Энэ нохооны үйлдвэрийг нь мэдэх хүүхэд байна уу? Үйлдвэр. Үйлдвэр нь хав байх нь. За багш нь хав гэсэн үг орсон 3 үгтэй өгүүлбэр зохиоё. Та нар ч бас зохиогоорой хүүхдүүдээ. Хүү, хав, авава. Хүү, хав, авав. За энэ өгүүлбэрээс багш нь хав гэдэг үгийг хэл. Хав. 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 Хамгийн сүүлд ямар авиа сонсогдож байна вэ? Хав. Хав. В. В гэж сонсогдож байна тийм ээ. Хэрхэн хэлэх вэ? В. В. Дээд шүд доод орууланд шүргэгдэж хэлэгдэж байна. В. В. Багшаагаа даа хэлээрэй. В. В. За үүнийг хэрхэн тэмдэглэдэг вэ? Энэ бол дармал том в. Дармал жижиг в. В хэсэг маань юутай адилхан байна хүүхдүүдээ? Зүйтэй. Нүдний шилтэй адилхан байна. Өөр юутай төстэй байгаа харъя хүүхдүүдээ? Эрвээхний далавчтай төстэй харагдаж байна тийм ээ хүүхдүүдээ? За, балын харандаа бариад багштайгаа хамт уншия. За. Хав, хав. Сав, сав. За энэ хоёр үетэй үг байна тийм ээ. Энэ тулгуур дохио маань хоёр үетэй гэсэн үг. Энэ дээр үеэ таслан зураас байна. Рав, арав. Ингээд балын харандаагаар бичээрэй хүүхдүүдээ. За цааш нь уншицгаая. Ав. Өгж авахын ав. Аав. Аав. Аав хүнийг ингэж бичдэг байх нэ. Эв нэгдлийн эв. Эв. Гараа ихийн эв. Ов. Ов улаан гэдгийн ов. Тодтогч хэлж байгаа үг бай тийм ээ. Ов. Ов. Ямар нэгэн зүйл уух. Өв. Өв соёл. Өв хөрөнгийн өв. Өв. Яав, ив, өв гэд дууддаг тийм ээ. За энэ бол битүү үеэ уншицгаалаа. За эхийг уншия. Хав. Аав. Хав. Авав. Авав. Ах. Үр. Хив. Хав. Сүү. Өв. Нар. Эв. Цай. Өв. Маам. Гэр. Гэрээс. Ирв. Ирв. Амаа. Хив. Хив. За багш нэг бяцхан онцгой таалгая. Анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Цондгор гэдэстэй. Цоргор амтай. Өрөөс нь жигтэй. Өглөгч зантай. Тэр юу вэ хүүхдүүдээ?
Өнөөдрийн онцгонд бол өнөөдрийн үдсэн үсэг маань орсон байгаа. Цондор гэдэстэй. Цоргоор амтай. Өрөөсөн жигтэй. Өглөгч зантай. Тэр юу вэ? За, ваар гэж тааж чадсан хүмүүстээ баяр хүргэе. Энэ бол ваар байх нэ. Ваар нь маш олон төрөл янзаар хийгддэг. Ваарыг юугаар хийдэг вэ? Ваарыг өвс, модлог ургамал, шавраар хийдэг. За, задгаа үе уншицгаая багштайгаа. Анхааралтай ажиглаарай. Ва. Во. Ве. Во. Во. Ву. Ви. Энд тэндээс нь уншиж байвал маш сайн шүү хүмүүстээ. Ва, ве, ви, во, 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 ву. За, өнөөдрийн үдсэн үсгийг бичицгээе. Үзгээ бариараа хүмүүстээ. За, ажиглая. Ямар зурлага орсон байгаа сайтар ажиглаарай хүмүүстээ. Бичмэл жижиг өв. Бичмэл том өв. За, хэрхэн хамт ажиглая. Бичмэл жижиг өв үсэг. Ямар зурлага орж байна вэ? Гогцоо эхлэлтэй урт чулуун зурлага. Жижиг бүтэн зөөвөн дугуй зурлага. Энэ хоёр зурлага нийлээд бичмэл жижиг өв үсэг бүтнэ. Хос шугамныхаа яг голоос эхлэн шүү хүмүүстээ. За, одоо бичмэл том өв үсгээ хэрхэн бичгээ үзцгээе. Сайтар ажиглаарай хүмүүстээ. Хаанаас эхэлж байгааг сайн ажиглаарай. Гогцоо төсвөлтэй урт шулуун зурлага. Хос, хагас, зөөвөн дугуй зурлага. Энэ хоёр зурлагаас бичмэл том өв үсэг маань бүтгэнэ. За, сайн ажигласан гэдэгт багш нь итгэлтэй байна. За, эхийг уншицгаая бүгдээрээ. Багшаагаа дагаад уншаарай. Өвс. Багш нь уншихад амар үднээс үеэр тэлсэн байгаа. Осор, осор. Өвс. Авав, авав. Осор, осор. Өвсөө, өвсөө. Урав, урав. Сосор, сосор. Өвсөө, өвсөө. Хамав, хамав. Осор, осор. Сосор, сосор. Хоёр. Амрав, амрав. Уншихдаа үеэр зөв тасалж уншиж байгаарай хүмүүстээ. За, гэрийн даалгавартаа битүү задгаа үе 2 мөр бичээд ав, аав, айв гэд хав, хав, хайв гэд эдгээр үгсийг уншиж байгаад тус бүр 2 мөр бичээрэй. Мөн шар дэвтэр дэх бичмэл өв үсгээ бичиж дуусгана. Сурах бичгийн 58-аас 60 дугаар хуудсыг уншаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ.